Амьдралын үзэл бодлын тухай маш ихийг өгүүлэх Богинохон түүхийг та бүхэндээ уншиж хүргэе. Нэгэн жижиг хотод хэцүүхэн амьдралтай эхнэр нөхөр хоёр хамтдаа бяцлах хийдэг байжээ. Тэд бяцлагаа 1 кг жинтэй дугуй хэлбэрт оруулж хотынхоо дэлгүүрийн эзэнд хямдхан зардаг байв. Нэг удаа дэлгүүрийн эзэн ядарсан эхнэр нөхөр хоёрт эргэлзэн яг 1 кг жинтэй бяцлаг өгж байгааг шалгажээ. Гэтэл 900 г байж. Дэлгүүрийн эзэн ихэд уурлаж дараагийн өдөр эхнэр нөхөр хоёр бяцлагаа авч ирэхэд дахиад танаа бяцлагийг авахгүй. Би жингийн хэмжиж үзсэн. Та хоёрыг надад зардаг байсан бяцлаг 1 кг биш 900 г байна. Та хоёр намайг тийм ч амархан мэхэлж чадахгүй шүү гэж хэлжээ. Гэтэл эхнэр нөхөр хоёрын царай мухаарч эхнэр нь уучлаарай. Бидэнд бяцлагийнхаа жинг үзэх хэмжигч байдаггүй. Бид хоёр танаа дэлгүүрээс авсан 1 кг 9 чихэртэй жингийн тэнцүүлж бяцлага хийдэг байсан юм гэжээ.